За тэгэхээр бид нэр одоо AI-д ажиллаа алдах нь хүний барыг хэрэггүй болох гэдэг байна гэдээ айгаад суух биш. AI-г ашиглаад яаж 10x developer болох вэ? Яаж маш цөөхөн хүнээр маш их ажлыг амжуулах боломжтой вэ гэдгийг яаралтай сурах хэрэгтэй байгаа. За тийм ч учраас энэ хүү сувга би бол нэгээд яаж ашиглаж болох вэ гэдгийг нь олон хүмүүст таниулахын саа гэсэн зорилготойгоор бичлэгүүдээ хийгээ явж байгаа. За сайн байцгаана уу? Өмнөх бичлэгэн дээр маань Google Translate-ийг яаж холбох нь сайн мэддэхгүй байна. Дэлгэрүүлэх боломжгүй юу гэсэн комент ирсэн байгаа. Тэгээд би энэ талаар яаж холбох талаар бичлэг оруулъя гэж бодсон. За тэгээ бүгдээрээ үүнийг харуулахаас өмнө дэлхийн зах зээл ер нь ямар хөө байгаа юм бэ? Энэ зах зээл бид нэр яаж мөнгө олох боломжтой вэ гэдэг талаар товчхон мэдээлэл хүргэе гэж бодож байна. За Google-с та бүхэн ер нь энэ зах зээл ямар байгаа гэдээ хайх юм бол тийм. Одоо энэ өчигдөрхөн гаргасан мэдээ байж энэ United Nations-ээс 25 оны 4 сарын 3-нд. За 2033 он гэхэд дэлхийн AI-ийн зах зээл 4.8 тэрлион доллар болно гэж. За энэ юу гэсэн үг гэхээр байгууллагууд хүмүүс AI 4.8 тэрлион долларыг жилд үрхээр хэмжээтэй харагдаж байна гэж энэ. За энэ ойролцоогоор Германы зах зээлтэй одоогийн Германы зах зээлтэй тэнцүү хэмжээний мөнгө байна. За тэгээ яаралтай ямар нэг арга хэмжээ авахгүй бол цөөхөн хувь хүн байгууллагууд энэ хүү зах зээлийг бол ер нь бацхаар байна гэдгийг анхааруулсан мэдээг бол оруулсан байна. Тэгээд энийг нь яаж мэдж байгаа юм гэхээр яг одоо байгаа AI-ийн 100 компаниг чагсаагаад үзэхэд дийлэнх нь Америк болон Хятадд байна. Тэгээд 40%-ийн зах зээлийг нь бол эдгээр байгууллагууд ард нь хувийн байгууллагууд эдгээрийн ард байна гэдгийг одоо анхааруулсан байна. За тэгэхээр бид нэр одоо AI-д ажиллаа алдах нь хүний барыг хэрэггүй болох гэдэг байна гэдээ айгаад суух биш. AI-г ашиглаад яаж 10x developer болох вэ? Яаж маш цөөхөн хүнээр маш их ажлыг амжуулах боломжтой вэ гэдгийг яаралтай сурах хэрэгтэй байгаа. За тийм ч учраас энэ хүү сувга би бол нэгээд яаж ашиглаж болох вэ гэдгийг нь олон хүмүүст таниулахын саа гэсэн зорилготойгоор бол бичлэгүүдээ хийгээ явж байгаа. За тэгээд ер нь AI-г ашиглаад юу хийж болдог талаар цөөхөн амархан жишээнүүдийг үзүүлээ те. За одоо жишээ нь энэ нэг байгууллагад угсарч өгсөн AI байж байна. За энэ AI маань одоо энэ цөөхөн хэдийн юм ингэж холбоол тухайн байгууллагын бараа бүтээгдэхүүнүүдийн бүх мэдээллийг нэг өөртөө авчиж байгаа. Тэгэнгუутаа ямар нэгэн чатаар энэ ямар үнэтэй вэ? Энэ бараа байгаа юу гэх мэт асуултууданд энэ бол маш амархнаар монголоор хариулаад өгөх боломжтой юм угсарч болж байна. За би одоо зүгээр нэг туршилтаар Монгол, англи, орос хэл дээр YouTube-ийн шорт оруулж үзэж байна. За энэ нь бол одоо автоматар AI маань энэ зургийг нь хийгээл энэ үгнүүдийг нь хайж олоод ингээл шууд бичлэг болгоод миний YouTube-ийн сувг руу шууд автоматар өдөрт 2 удаа 3 хэл дээр бичлэг болгоод оруулж байна тийм. За нэгээс нь үзье тийм. За энэ нь болохоор зүгээр зурган байж гэн те. За одоо видео болгосноор нь харах юм бол AI-аар юу ч яаж ч автоматжуулж болцсон байна. Тэгээд бас дээрэс нь энийг үнгүүгээр хийх боломжийг энэ NET гэдэг энэ програм маань биднэрт олгож байгаа. За одоо харин Google-ийнхаа бүтээгдэхүүнүүдийг YouTube, Gmail, Google Drive бүх юмнуудаа ер нь NET-тэй холбоод автоматжуулж болдог. Бохгүй аккаунтаа яаж холбох вэ гэдгийг одоо бүгдээрээ сурцгаая. За хамгийн эхлээд өмнөх бичлэг рүү ороод blueprint гэдгийг одоо бүгдээрээ татцгаана. За энэ одоо үнгүүгээр байршсан байгаа болохоор бүгдэн дээр 0 гээд татаад авчиж болно. Download гээд татаад авчихна. За ингэснийхаа дараагаар өөрийнхөө NET-ийнхаа програм руу явж ороод create new workflow гээд энэ 3 цэг дээр дараад import from file гэдгийг сонгоод
худалдаж авсан агента програмаа одоо ингээд хуулаад оруулчихнаа. За ингээ оруулсныхаа дараа бид нэр Google Translate-тэй холбох гэхлээр одоо энэ ингээ хоосон байж гэнэ гэсэн үг. За create new credential гэж ороод энэ дээрээс Open Docs гэдгийг дарахлаар бүх зааврууд нь гараад ирнэ. За энэ юу та хийцэн байх ёстой вэ? Энэ холболтыг хийхээс өмнө гэхлээр Google Cloud-ийн аккаунттай байх ёстой гэж байна. За тэгэхээр өөрийнхөө одоо Gmail-ээр одоо mail дээр орсон байжгаад энэ дээр ингээд дарнаа гэсэн үг. За би одоо юутайч холбогдоогүй байгаа mail рүүгээ ингээд орчие. За энэ mail-ээ энэ дэлгэц гараад ирэхлээр start free гэдгийг дараад за өөрийнхөө нэг аккаунтыг үүсгэнэ Google Cloud дээр. За энийг бол одоо ингээд үнгүүгээр ашиглаж болно. Үнэтэй ашиглах юмнуудыг нь хэрэглэхээр болох юм бол юу мөнгө төлөх хэрэгтэй болдог гэсэн үг. Тэр нь юу Монголд ер нь тэр үнэтэйгээр нь ашиглах хүртлээр хэрэглэгдэхээр тийм их баг квоттой байдаггүй, ер нь их хэмжээний квоттой байдаг Google ихэнх бүтээгдэхүүнүүд бол тэ. За country Mongolia. За ингээд таны аккаунт чинь ингээд үүсчин. За энэ дээр нь та өөрийнхөө төлбөр төлөх хэрэгслэх гэж нэмэх ёстой заавал. За энэ мөнгөтэй байх албатай биш, зүгээр л MasterCard, Visa card байхад болно. За тэгэхээр одоо бүх банкны аппликейшн дээр виртуал картыг үнгүү үүсгдэг болсон байгаа тий. За тэгэхээр та ямар нэгэн виртуал картыг өөрийнхөө ашигладаг банкныхаа аккаунт дээрээс энэ шигээ шууд холбочно гэсэн. За ингээ картынхаа мэдээллийг оруулаад холбочингууд таны мэдээлэл орчноо. За ингээ start free дараад. За энэ дэлгэцнээс та өөрөө ямар зорилгоор энийг ашиглаж байгаа гэдгийг эндээс ингээ сонгоо явуулчихна. Тест. За тэгээ өөрсдөө ямар хуу чиглэлээр ашиглах гэж байгаагаараа эндээсээ сонгоо явуулчих болно. Google Cloud-ийн аккаунт ингээ үүсгэжлээ гэсэн үгээ өөрсдийнхөө Gmail-ийн аккаунтыг ашиглаа тийм ээ. За энэний дараа яах вэ гэдэг ямар ч зэнийг үүсгэсэн. За одоо Google Cloud консолоос ямар нэгэн прожект үүсгэх ёстой гэж тий. За энэ дээр дарангууд ийм прожектыг та өөрөө ингээд шинээр new project үүсгэх хэрэгтэй гэж. За new project руу ороод тест гэж даруулж тий. За аккаунт үүсгэжлээ. За одоо эндээсээ заавал энийгээ сонгосон байна уугүй байна уу гэдгээ та заавал харах ёстой шүү гэж. За одоо enable API гэж. Энэ болохоор бид нэр anything-тэйгээ ямар үйлчилгээг нь холбож байгаа вэ гэдгийг бүгднийг эндээс идэвхжүүлэх ёстой гэсэн үг. Эндээсээ заавал та саяныхаа үүсгэсэн шинэ прожектыг сонгох ёстой шүү гэдгийг эндээс анхааруулж тээ. За тэгэхээр эндээс үүсгэсэн прожект руугаа заавал сонгож орох хэрэгтэй. За эндээс одоо API-нуудаа идэвхжүүлээ. Enabled API and service гэдэг эндээсээ сонгож ороод. За Google Translate-ийг холбохын тулд бид нэр Google Translate-ийг идэвхжүүлэх ёстой. За Cloud Translation API гэж байна. Эндээс enable-ийг сонгож. За тэгээ энд одоо Google Doc, Google Sheet, Google Slide ашиглахын тулд Google Drive API заавал бас идэвхжсэн байх ёстой гэдгийг анхааруулж байна. Тэгээ эднийхээ бүгднийг enable болгочих жоо. API-нуудаа идэвхжүүлснийхаа дараагаар consent screen руу орно. За consent screen маань image байна. За эндээсээ get start дараад аппликейшны нэр оруулж байна. Sport mail. За энэ external-ыг сонгож болно. За энэ дээр contact information дээр mail оруулаад finish дээр agree гээд create гэдэг.
За ингээд consent screen гэсэн болчихж байгаа. Select нэмэх create credential гэдэг сонгож байна. Энд байж байна. За энэ client ID гэдгийг сонгох хэрэгтэй. За application type нь болохоор web application гэдгийг сонгоно. За энэ дээр юу нэрийг нь биччихнэ. За тэгээ хамгийн чухал юм бол одоо энэ authorized redirect URI гэжтэй. Одоо энэ програмлуу маань энэ хүсэлтийг маань API-ийн хүсэлтийг хаанаас хандаж хийх юм бэ гэдгийг энд заавал оруулж өгөх ёстой. Тэгэхээр бидний суулгасан энэ маань redirect URL нь болохоор энд байж энэ энийг copy доод саяны хэсэгт оруулж өгөөд тэгээ create гэдэг тарчна. За энийг би одоо устгачих болохоор энэ нэр бол харуулхад нэг асуудал байхгүй. Гол нь та бүхэн энэ мэдээллийг ямар ч хүмүүс задруулахгүй байх ёстой. Тэгэх юм бол таны Google руу ямар ч хүн юу руу ч хамаагүй орох боломжтой болчихно гэсэн. За эндээс copy доод client ID дээр тавиад secret-ийг нь хуулаад secret дээр тавиад за бид нэр энэ холболтоо одоо хийхин тулд аппликейшнээ заавал бүртгүүлсэн байх ёстой. Энэ одоо бидний түрүүний бүртгүүлсэн мэдээллүүд байж байна. За энэ domain дээр нь болохоор ямар нэгэн domain бичиж байна. За ингээд тасныхаа дараагаар publish app гэдгийг дарах хэрэгтэй. Энэ audience гэдэг хэсгээс. За ингээд бидний холболт маань одоо хийхэд асуудалгүй болчихлоо гэсэн үг. Advanced гэж дарж аваад go to init. За энэ дэм гарч ирэх юмнууд байх юм бол бүгднийг сонгож аваад continue гэдгээр дарчихна. За ингээд connection successful. За ингээд та Google-ийг ашиглаа саяны NIS API-нуудыг бүгднийг ингээд ашиглах боломжтой болно гэсэн. Энийхээ нэрийг нь бас ингээд сольчиж болно. Дараад нь санахад амар. За модулээс бид нөгөө local AI маань угаасаа өмнөх бичлэгэн дээр заасны дагуу ингээд холбогдсон байж байгаа. За ингээд бид нэр чат бичгэд бэлэн болчихж байна гэсэн. За ингээд хариу маань хүрээд ирлээ. За одоо өөр юм холбох хэрэгтэй боллоо гэж бодтой. Gmail-тэй холбоо явуулж. За одоо та энэ AI-аараа ямар нэгэн хүнд рүү мэйл бичүүлээ гэж бодъё те. Тэгэх юм бол tool хэсгээс Gmail ингээд Gmail-ийг холбочихно гэсэн. Gmail-ийн хамгийн гол нь түрүүнийхээ API-нуудаас заавал enable болгож өгөх ёстой. За энэ бүгдээрээ зүгээрээ ашиглаад бичүүлчихье. За дээр мэйл бичүүлж үзье. Хамгийн гоё юм нь энд алдаа заах нь уу яах нь уу гэдгийг бид нэр энэ дээр ингээд шууд лайваар хараа явчихдаг болохоор энэ innate-ийг ашиглахад маш хялбар байдаг. За ингээд бид тэрт мэйл ирсэн байна харцгаая. Биднэрт саяны AI маань би удахгүй очлоо гэд мэйл бичсэн байна. За тэгээд энэ мэтлээ innate-ийг юунд л бол юунд ашиглах боломжтой байж байгаа. Тэгээд та бүхэн NIT-ийг ашиглаад
ажлаа хөнгөвчл одоо ер нь Монголын зах зээл дээр ажилчид ховорчаад байна гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо маш олон зүйлийг энэ AI-ыг ашиглаад бид нэр ажлыг маш их хөнгөвчлөх боломжтой байгаа. Ийм болон дараагийн бичлэгүүдийг цаг алдалгүй үзэж явахыг хүсэх юм бол subscribe дараарай. Бичлэгэн дээр маань бас лайк дараарай. Баярлалаа.